сайн байцгаана уу? За уншлах сонсох өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн бичлэгээр юу хийх гэж байна вэ гэхээр чиний гэрлэх хүн ямар хүн байх вэ гэдэг сэдвээр уншлах хийх гэж байна. За сонголтын 3 карт тавигдсан байна. За та мэдрэмжээрээ хамгийн их татагдж байгаа картаа сонгоод тэгээд уншлагыг дараах хэсгээс үзээрэй. За 1-р группийн уншлага эхэлж байна. За 1-р группийн сонгосон хөзрүүдээр за юуг илэрхийлж байна вэ гэхээр за энэ таны гэрлэх хүн бол ямар хүн байх вэ гэхээр ерөнхий энергиэр яг юу хэлэх гээд байна вэ? Энэ хүн бол ямар нэгэн байдлаар танд ирж байгаа шинэ хүн. Таны мэддэг юм уу, таньдаг юм уу? Хуучин харьцаж исэн юм уу, холбогдож исэн юм уу? Тийм хүн бол биш ээ гэж хэлэх гэж байна. Шинээр холбогдох хүн тантай. За, choose a new direction гэж байгаа байхгүй юу? Энэ картнаас ерөнхийдөө тэгж хэлж байгаа. Таны амьдралд өмнө нь байгаагүй хэн нэгэн танд шинээр орж ирнэ. Тэр нь цаг хугацааг бол одоо энэ дээр хилээг байгаад байгаа учраас тийм ээ. Та уучрах үедээ тэр хүнийг өмнө таньдгүй байсан гэсэн. Окей гэж. За, романсын карт нь тийм. Энэ бол жинхэнэ хайр ирнэ. Таны мэддэг өмнө нь харьцаж холбогдож исэн хүмүүсээс маш өөр гүн харьцаа холбоонд бүр шинээр одоо юу гэх таны нөгөө өнөөдрийг хүртэлх үдсэн тэр учрах цагаа хүртэлх үдсэн тэр хүнээс илүү танд одоо юу гэх романсын мэдрэмж өгнө гэсэн үг. Гүн хайрын холбооны мэдрэмж. Тэгэхээр мэддэг өмнөх хүмүүсээс ч юм бол өөр төвшний хүн гэсэн үг. Өөр төвшний хайр, өөр төвшний хүн. Та тэгэхээр хайр гэж яг уучрах хүртлээ бол хайр гэж нэг иймэрхүү гэсэн нэг юм байсан бол одоо таны мэддгүү төрлөөр хайрладаг. Тэгээ хайрыг нөгөө нэг илэрхийлэх хилэмж нь хайрын талаарх ойлголт нь хүнийг хайрлах сэтгэл нь үг нь үйлдэл нь бүхий л байдлаараа одоо гүн гүнзгий гэх юм уу илүү тийм гоё хайр гэдэг чинь ийм байсан юм уу гэтэлтэй. За тийм төрлийн хүн гэсэн үг шүү. За тэр хүн ямар хүн байх вэ? Энэ хүн маш гоё тийм зөөлөн халамжтай хүн. Энд дээрээс мэдэгдэж байгаа юм шүү дээ. Таныг айгүй их чухалчилдаг. Таныг халамжилдаг. Маш зөөлөн. За энд ч гэсэн нэг юм ярьсан ч гэсэн нэг гоё нэг аядуу зөөлөн хүн байдаг шүү дээ. Өөдөөс харж байгаа сайхан нүүрнүүдэд харилцаж байгаа гоё ярилцаж болдог хүн гэсэн үг. Тэгээ маш романтик хүн гэсэн үг тийм. Сэтгэлээ илэрхийлж чаддаг хүн. За энэ кама гэдэг энэ юу тасалдаг юу гэдэг лээ хадуур хөзрөөр яг юу хэлэх гэж юм хэрэг таны өнөөдрийг хүртлэх энэ хүнтэйгээ уулзрах хүртлэх хайр гэдэг юм чи юм л байсан юм байна гэж бодож исэн тэр юмнуудыг чинь бүгдийг таслах тийм. Бас ингэж хүнийг хайрладаг хүн байсан юм уу? Ингэж гоё ярилцаж ойлголцож болдог байсан юм уу хүнтэй гэж жишээ нэ. Тэгэхээр таны хувьд бол бүрөөсөө одоо маш тийм өөр төрлийн гоё хүн орчих гээд та гэрлэх болно гэсэн үг. Жинхэнэ утгаараа таныг эмэгтэй хүн, таныг эрэгтэй хүн яг нэг хүүсний чинь тийм ямар ч хүн үзэх учраас тэрийг чинь мэдрүүлэх хүн гэсэн үг. Ерөнхийдөө эмэгтэйчүүд үзэж явах магадлал нь маш өндөр энэ группийг тийм нийт энергиэс харахад.
За тэр нь юу гэж юм гэхээр тийм яа тэгэл энэ залуу ерөнхийдөө King of Cups буюу тарав төзрөөр ярих юм бол одоо тийм юу юм бэ? Эр хүний нэг тийм төгс зөөлөн хэрнээ, халамжтай хэрнээ, хүнийг хайрлаж чаддаг хэрнээ, хүнийг ойлгож чаддаг тийм төрлийн маш гоё энергийг үзүүлээд байгаа байхгүй юу? Энэ хоёр карт. Одоо зүгээр зурагнаас харахад анзаарч байна. Таныг унтж байгаа болохоор чимээ гаргаад хэрэггүй гин чи маш хүнийг гоё ойлгож хайрлаж байгаа хүний хэлбэр шин. Тэ? Чимэг байгаарай гэж хацдаг тий. За нэг ийм төрлийн гоё хүн орж ирнэ л гэсэн үг тий. Таныг ирлэх хүн чинь. За энэ хүнд заяа нэг онцлог нь. Энэ хөзрөөр тий imperfections гэсэн энэ хөзөр. Unseen гэдэг энэ хөзөр. Энэ хоёр хөзрөөр юу хэлэх гээд юм хэрэг. Тэр хүн ийм гоё зөөлөн чанартай ийм хүн ч гэсэн бас тийм төгс хүн бол биш ээ. Зарим юм дээр мэдээж сул талтай. Гэхдээ ихэнхдээ тэрийг мэдээж харуулдаггүй хүн гэсэн үг. Тэгэхээр нэг тийм зан чанар байгаа байдал нь ингээд нэг тийм зөөлөн хэрнээ танаас нэг тийм нууцтай юм шиг тий нэг юм баг зүгцэн юм шиг жоохон нууц юм байгаад байгаа юм шиг бүрэн дүүрэн ингээд нөгөө өөрийнхөө сэтгэлийг илэрхийлэхгүй байгаад байгаа юм шиг санагдах тохиолдлууд бас танд гарах болов уу гэж та нэг тиймэрхүү мэдрэмжийг бас авах бах. За та хоёрын холбоо болохоор яах нь вэ? Rekindly гэсэн. Энэ хүн бодно дахин цэцгэлэх гэсэн үг. Таны хайр, таны сэтгэл ахиж хүн хайрлахгүй юм шиг санагдажсэн, ахиж хайр худлаа юм шиг санагдажсэн болов үгүй. Таны хайр дахин цэцгэлнэ. Анханасаа танд нэг тийм танил юм шиг мэдрэмж төрж магадгүй. Анх уулзж байгаа гэхэд нэг тийм халуун дулаан уураймсгалтай өмнө нь энэ хүнийг мэддэг таньдаг байсан юм шиг сэтгэгдэл нэг дулаан мэдрэмж өгдөө штэ тийм яг нэг гал шиг төөнөд байгаа юм шиг нэг юм дулаан мэдрэмж. За энэ бүхэн нь тийм таны хайрын амьдралыг дахин цэцгэлүүлэх хүн гэж орж ирж байгаа. Тэр магадгүй энэ хүн танд ийм мэдрэмж төрүүлж байна гэдэг чинь таны soul connection байх магадлалтай. Таны soul connection гэдэг чинь сүнсний хамаарал холбоотой хүн гэсэн үг. За энэ хүн танд маш гоё тийм нэг тийм тайван мэдрэмжийг өгнө. Ерөөс хажууд нь нэг тийм хүн нэг юунд ч санаа зовхгүй нэг тийм амар амгалан тайван байж болдог тий. Яг тийм мэдрэмжийг өгөх хүн. Энэ хүнд бол итгэж болмоор юм шиг, аюулгүй юм шиг тий. Нэг өөрийнхоороо байж болмоор. Нэг хүн нэг гэр орондоо нэг тав тухтай байдаг тий. Яг нэг ганцаархнаа байгаа үедээ хин ч яахгүй ганцаархнаа байгаа үед хүн яг л өөр дээрээ байгаад нэг тийм маш тайван мэдрэмжийг авдаг штэ. Тэгэхээр яг тэрнтэй л тийм ижил төстэй мэдрэмжийг танд өгнө гэсэн үг. За та хоёрын харилцааны явц болохоор яг яаж явагдах вэ гэхээр тийм. Эхлээд энэ романс айгүй хурдан татагдана. Бүр соронт шиг биеиндээ айгүй хурднаар татагдана. Хоёр талаасаа шүү. За тэгээд харилцааны дунд үе рүү яваад ирэхээр одоо сэтгэл бүр илүү одоо ингээм гүнзгийр нь тэр хүний талаарх тийм мэдрэмж сэтгэл нь гүнзгийрээд за тэгээд зарим нэг ил болохгүй байгаа гэсэн энэ нэг ансийн гэсэн энэ шүү дээ тийм нэг масктай байгаад гэсэн энэ харьцаанууд нэг тийм ил болно маска хуулж эхлэх гэх юм уу дунд харьцааны дунд үедээ ягаад гэвэл энэ маска хуулж байгаа нь тантай байснараа маска хуулснараа та маска хуулснараа ч гэсэн тэр хүнтэй өөрийнхоороо байж болох магадгүй будаггүй нүүртэйгээ дүр эсэхгүй царайтайгаа
яг л өөрийнхөө байгаа байдалтайгаа яг энэ харьцааны дунд үеэс тийм болж эхэлнэ гэж байгаа байхгүй юу? За нөгөө хүний хувьд ч гэсэн адилхан тий. Нэг жоохон нууцлаг юм шиг байгаад байсан бол тэр нууцаа ээл гаргаж яг үнэндээ бол би тийм хүн. Яг үнэндээ бол чамд хэлээгүй юм байгаа гэх жишээний. Харьцааны дунд үед өөрийгөө ил болгоно. Та бас яг өөр дөр адилхан байж эхэлнэ гэсэн үг. За ингээд харьцаа таны сүулт нь гэрлэх хүнтэйгээ сүултдээ болохоор тогтвортой гэр бүл болно. Яг тэгвэл энэ дунд үед хамгийн чухал үед нэрэд байна л да. Яг л бие бинийгээ ойлголцоод ямар ч нууцгүй болоод бүх юм ил болоод за бие биендээ итгэж болохоор болоод ингээд та нэг ийм төрлийн хүнтэй гэр бүл болох нэ. Их л зөөлөн сэтгэлтэй их л гэр орондоо өөрийнхөө байж байгаа юм шиг мэдрэмжийг өгөх тийм халамжтай дулаан энергиг өгөх нэг юм гал шиг төөнөд идэх те нэг түлчих гээд идэг биш. Зөөл нөр төөнөд идэх төрлийн за нэг ийм төрлийн энержитэй хүн орж ирнэ л гэсэн үг шүү. За тэгэхээр энэ картыг хэлсэн тий. Таны нэг хуучин болохгүй байсныг тастаад тэр хүний хувьд гэсэн болохгүй нэг тийм ил царайгаа гаргадгүй байсан болгоныг энэ картаар одоо нэг маскыг нь хуулж хаяад бүх юм ил гаргаж ирнэ гэсэн санаа яваад байгаа шүү дээ. За тэгэхээр чиний гэрлэх хүн бол халамжтай, романтик хүн байх нэ. Гэхдээ өөрөө бол яг юу аах вэ гэхээр бодит байдлыг ингээд нэг тухайн цаг үедээ дандаа одоо харж явах хэрэгтэй гэсэн үг. Бодитыг нь тийм маск зүгээгүй царайг нь харж явах тийм хэрэгтэй шаардлагатай, ярилцж явах хэрэгтэй шаардлагатай төрлийн хүн л гэсэн үг. За таны сонголтын карт аншийн буюу энэ карт тийм одоо тайвшрах, аюулгүй байдлыг илэрхийлдэг тийм сэтгэл тайван байх, санаа амар байх. Тэгэхээр энэ хүнтэй та харьцан дээр сэтгэл тайван, санаа амар өөрийнхөө байж болно гэсэн санааг хэлж байгаа шүү. За энэ картын аншийн гэдэг энэ ном одоо юунаас нь тайлбар номноос нь энэ хэсгийг танд орчуулж хүргэе. Энэ affirmation хэсэгтэй. Affirmation-аар нь болохоор та энэ энергийг баталгаажуулж байгаа батламж өгс байгаа байхгүй юу? За тэгэхээр таны байдалд тань зориулсан мессеж дараа нь нөгөө хүний сэтгэл гэмүчи тийм байгаа хэсгийг одоо танд орчуулж хүргэнэ. За энэ бол таны айгүй онцгой орон зай юм а гэж байна. Онцгой орон зай гэдэг нь болохоор танд тий яг гэр орон шиг дулаан зөөлөн мэдрэмж өгөх онцгой орон зай юм а гэсэн санаа. Энэ маш аюулгүй, маш тайван мэдрэмжийг танд өгөх харьцаа болно гэсэн. За ийм картыг та сонгож ээ. За танд тайван амар байна гэсэн тийм өөрийнхөө байж болж гин гэсэн ийм мэдрэмж төрж байгаа бол зүрх сэтгэл чинь танд дохио өгч байгаа гэсэн үг гэж. Сэтгэл зүрх чинь дотроосоо тайвширч хамт байхад амар байна гэсэн ийм мэдрэмжийг танд өгöd байгаа бол танд дохио өгöd байгаа юм шүү гэж хэлэх гээд байгаа байхгүй тий. Ойлгож байгаа. За та одоо тодорхойгүй байдалд эргэлзээ мэдэрч байж магадгүй. Гэхдээ энэ нь бол буруу биш юм аа. Зүгээр л та ямарыг сонгох вэ гэдгээ бодож байгаа үе гэнэ. Таны одоо харж байгаа зүйл чиглэл мэдэрч байгаа бол зөв зам байх магадлалтай. Таны одоо мэдэрч бодож байгаа чинь зөв зам байх магадлал өндөрөө гэж. Өөртөө итгээрэй. Одоо өөрийн чинь дотроос хэлж байгаа мэдрэмжинд анхаарлаа төвлөрүүлэх цагаа гэж. Яг анхаарлаа төвлөрүүлэхгүй гэж энэ сайхан хүнээ алдчихгүй гэсэн санааг хэлэх гээд байгаа юм. За нөгөө хүний сэтгэл. Тэр хүн болохоор тайван тогтвортой холбоог мэдэрч байна гинэ. Та энийг өнөөдөр сонсоогүй дараа харьцаа холбоотой хүнтэйгээ
холбогдох үедээ дахин үзэж болох юм те энэ юг. Ер нь тэгээд миний нэг юм байгаа. Одоо мессеж картууд уншлах хэрэгтэй. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй цагтаа хүрээсэй гэж бодож хийдэг. Уншлагуудаа. Өнөөдөр миний мессежийг олон хүн үзээсэй. Өнөөдөр тэр болгон таарад байгаасаа байж биш. Хэрэгтэй хүн нь хэрэгтэй цаг үедээ олж үзээсэй гэж хийдэг. Ерөнхийдөө нэг миний тийм тохиргоо байгаа юм шүү за. За тэгэхээр заримдаа болохоор энэ хүн дээр нэг тийм дутагдaltaй тал байгаа юм шиг эргэлзээ төрүүлээд байгаа мэдрэмжүүд байгаа бол харьцааны дунд үед угаасаа нэг маска хуулаад хоёр биендээ одоо итгэж эхэлнэ гэж түрүүн хэлсэн шүү дээ тийм. Тэгэхээр та өөрийнхөө мэдрэмжинд нэг юм дулаан халуун сэтгэл байгаа мэдрэмжиндээ итгэхэд л болно гэсэн санааг хэлэх гээд байна. Тэгэхээр дотроос юу гэж хэлгээд гисэн ч тэр дотроо тийм энэ холбоо бол зөв тийм зөв ер нь мэдрэмж энэ нь зөвөө гэж хэлээд байгаа гэсэн. За картын мессежүүд ийм мессежүүд байна. За тэгээд картын зөвлөгөө буюу тайван амар мэдрэмжийг илүү их бий болгох гинэ. Өөрийнхөө тайван байж чадах тэр мэдрэмжийн цагуудыг тэрэнд илүү цагаа зарцуул. Тэрэнд илүү одоо итэг гэсэн үг. За ингээд нэгдүгээр группийн сонгосон таны гэрлэх хүн сэдвтэй уншлага ингээд өндөрлж байна. За тэгэхээр та хэрв энэ мессежийг хүлээж аваад хэрв танд таалагдсан бол тайван тогтвортой холбоо гэсэн батламж өгсийг комент хэсэгт үлдээгээрэй. За уншлага сонссонд баярлалаа. За 2 дугаар группийн таны гэрлэх хүн ямар хүн байх вэ гэж сэдвээр уншлага хийх гэж байна. За таны гэрлэх хүн. За энэ нь бол 1-р группийг бол илүү гүн, илүү тийм хувь тавилангийн маягтай тийм энержи байна. Хувь тавилан танд учрах ёстой, ирэх ёстой хүн чинь болов гэж хэлэхээр за тийм төрлийн энерги харагдаж байна гэсэн үг шүү. Хувь тавиланд recommit гэдээ бүр дахин холбогдох гэж байгаа байхгүй юу? За deep dive энэ тийм гүн холбоо. Тэгэхээр таны энэ амьдралд магадгүй бүр нөгөө урд насны учрал юрүүлгээд манай монгол хэлээр ярих юм бол тэгж хэлдэг шүү дээ. За тийм төрлийн энержи гэсэн үг шүү. Амьдралдаа дахин орж ирэх, дахин буцаж ирэх. Магадгүй урд насандаа эсвэл энэ насандаа нэг учирчаад ахиж буцаж ирэх гэсэн үг. Нэг учраад болохгүй болоод юм уу, болоод юм уу, эсвэл боломжинд таараагүй болоод юм уу, тохироо нь бүрдээгүй болоод цаг нь болоогүй болоод холдчоод ахиж эргэж ирж байгаа ийм төрлийн энерги. Энэ насныхаа байсан бол хэрв урд учрал юрүүл байсан бол энэ амьдралдаа дахин уулзъя гэж одоо тохирсон хүн гэсэн үг шүү. За тэр хүн ямар хүн байх вэ? За зан чанарын хувьд бол одоо ухаалаг, нэлээд ийм ултай, буур суурьтай, бодож тунгаадаг, тийм амархан үйлдэл хийдгүү, хариуцлагатай тийм. Зарим хүмүүсийн хувьд нас тогтсон бүгд залуу хүмүүс байх албагүй шүү дээ. Амьдрал сал жоохон явж байгаа, буцаж ирж байгаа хүн ч байж бол. Тэгэхээр нас нь тогтсон гэсэн. За тэгээ зүгээр хайртай гэдээ ахаасаа илүү ойлголцож амьдрна гэсэн үг шүү. За ойлголцож. За эцсийн бүлэгт одоо юу гэх юм тэр эргээд явж байгаа буцаад ирж байгаа улсууд нь за одоо чамаас минь илүү одоо хүн бол байхгүй юм байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт зарим нь бол өөрийнхөө цаг хугацааг өнгөрөх шаардлагатай байсан учраас өөрийнхөө ганцаараа замнал туулал туршлагаа үзэж мэдэрч яваад эргээд цаг нь болохоор буцаад ирж байгаа төрлийн хүн.
одоо хүмүүстэй шүү дээ. Дахин нийлж болно шүү дээ. Асуудалгүй шүү дээ гэдэг шиг тийм ээ. Угаасаа бүх юм нөгөө цаг хугацаатай байхгүй юу? Цаг нь болоогүй таны талаар одоо үнэлэмж дутуу байсан бол салж явж тустай байжгаад таныг илүү ойлгож, илүү хайрлах болоод ирнэ гэсэн үг жишээ нь. За нэг ийм төрлийн энержи 80% таа шүү заяа бүр зарим ихэнх хүмүүс нь тийм төрлийн хүнтэйг эргэж уулзсан. За урд насны учрал өрүүл байсан бол энэ наснда таныг яг нэг тийм хайртайгээл одоо өнсөж өнгөлөл долоогоод байхасаа илүү одоо яг л нэг тийм ойлгож амьдрна гэсэн үг. Ойлголцож хайрлаж. Одоо энэ хүнд юу хэрэгтэй байна? Би яаж тус болох вэ? Одоо гэдэг тийм талаасаа илүү ойлголцож ухаарлцаж одоо би энийгээ тулж түшиж амьдрах хүн гэсэн үг шүү. За тэгэхээр энэ хүн угаасаа энержи нь бол тантай ямар нэгэн байдлаар soul energyтэй буюу сүнслэгийн холбоотой хүн. Сүнслэгийн холбоотой учраас буцаж ирж байгаа. Тийм. Сүнслэгийн холбоотой учраас урт наснаас энэ наснда ахиж холбогдохоор ирэхээр хүн гэж байгаа. За тэгэхээр нэг хэсэг бүр зарим тэр нөгөө 80-90% магадaltaй улсуудын хувьд бүр нэг хэсэг бүр ямар ч харьцаа холбоогүй ямар хэдэн жилийг өнгөрөөсний дараа ч хамаагүй эргээд ирж иж болно. Бүр 10 жилийн дараа, 15 жилийн дараа, зарим нь 5 жилийн дараа, зарим нь 3 жилийн дараа. Ер нь нэлээд салаад холдоод тустай байгаад баггүй цаг хугацааг өнгөрөөсөн хүмүүс байх одоо ёстой шүү. Ер нь магадлал нь тийм хүмүүс их өндрөө гэсэн үг. За тэгэхээр тэр хөзөр яг юу аль хөзрөөр илэрхийлэгдээд байгаа вэ? Рекомит хөзрөөр, энэ хөзрөөр тийм ээ. Тэр хөзөр салсан, холбоо тасарсан, эсвэл боломж байсан ч гэсэн бүтлгүүцсэн гэсэн үг. Нэг удаа учирсан, уулзсан, хамт байх гэж оролдсон, хичээсэн. Зарим нь болохоор анзаарахгүйгээсээ болоод алдаад тавиад явуулсан гэсэн үг. За тэгээд эргэж холбогдно. Энэ хөзрөөс гол мессеж юусоо тэгж ирээд байгаа. Та хоёрын хайрын төвхийг илэрхийлж байгаа. За тэгээд дахин холбогдно гэж рекомит гэдэг нь дахин холбогдно гэсэн үг байхгүй юу? За recovery энэ. Тэгэхээр өмнө байснаас recovery гэхээр одоо шинжлэгдсэн одоо хувилбар гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр хүн тэр үед байснаас өөрчлөгдөөд илүү сайн болоод, илүү ойлголцдог болоод, илүү нөгөө нэг таныг өмнө шархлуулж байсан бол таныг эргээд эдгэж ангаахаар илүү одоо юу гэх юм тэр үеийн жоохон ойлголцоогүй болоод болоогүй учраас салсан холдсон байгаа шүү дээ. Тэгэхээр одоо болохоор илүү зөв хүн болоод ирнэ гэсэн үг. За тэгээ харьцаан дээр илүү тайван одоо ойлголцдог болцоход ирнэ гэсэн үг шүү. За нэгсэндээ явж сайжраад засраад ирэх юм байна л да. Өөрийгөө ойлгож ухамсарлаад таны хувьд одоо таныг хичнээн чухал вэ гэдгийг нь ойлгож ухаарад буцаж ирж байгаа хүн гэсэн үг. За reconcile дандаа дахин гэсэн үгнүүд байгаа байхгүй юу? Энд ч ерөөсөө 6-7 карт гаргахад дахин 1 2 3 энэ 3 карт гуруула дахин гэсэн үг. Тэгэхээр дандаа ер нь таны урд амьдралд байсан гэдгийг дахин батлаад нотлоод байна гэсэн үг шүү. За тийм учраас reconcile. За хоёулаа урд өмнө нь хичнээн хэцүүгээр, онцгүйгээр бие бинийгээ одоо үнэхээр гомдоогоод янз бүр болоод салж исэн байлаа гэд бодоход те. Хоёулаа хоёр талдаа энийг дахин эхлүүлээ гэдэг. Ер нь одоо ингэж уулзж байгаа хүмүүс хичнээн салаад холоод хичнээн таныг аимшигтайгаар доромжлоод муухай болгоод одоо ингээд явсан байсан ч гэсэн яадаг вэ тэгэхээр нөгөө сүнслэгийн хамааралтай учраас уучлалдаг байхгүй юу? Уучлана. За. Одоо тэр үеийн тэр юмыг тэрдэн тэндэн ингээд үлдээгээд одоо энэ хүн үнэхээр өөрчлөгдөд ингээд ирсэн бол дахин хүлээж авахд одоо яг юунч тийм тэр талаасаа илүү бодно гэсэн үг. Чиний харахгүй чинь хүүхэд тоглоомч ирж байна. За тэгэхээр өмнөх алдаагаа хоёулаа ойлголцоод дахиж одоо хоёулаа л бодоод хоёулаа хамтдаа шийдвэр гаргаад хамтдаа тэгээд ойлголцоод урагшлана гэсэн санааг хэлэх гээд байгаа.
За dressing up энэ үгтэй. За энэ болохоор одоо гоё аз жаргалтай мөчүүд. За гоё уулзалт, цуглаан, үдэшлэг та нэг гэсэндээ гоёод болзоонд явах нь л дээ. Гоёод гоё уулзалтанд явах нь зарим хүмүүс тэр үедээ хуримлаж гэрлэж чадаагүй байсан бол энэ удаа жинхэнэ одоо тэр аль бие ёсоор хурмаа хийдэг ч юм уу. Ямар ч гэсэн нэг тийм гоёод хамтдаа тийм одоо романтик цаг мөчүүдийг өнгөрөөх. Дахин тэр үед чадаагүй гэрэлтээ хийх, тэр үед өмсөж чадаагүй хурмын даашин зам өмсөх. За ийм төрлийн энэ иршээ ахиж заавар тэгдэггүй маа гэхэд дахин гоё хувцас өмсөд болцоонд явах нөгөө үнтэйгээ тийм ээ. За юм. За deep dive ахад энэ бол одоо энэ удаа бол жинкнээсээ холбогдно. Дотоодынхоо зүрх сэтгэлийг ойлголцоо жинкнээсээ одоо нөгөө юу юм бэ бие биенээ ойлгоод ямар ч худал хурам өгөхгүйгээр одоо нөгөө хүний итгэл гэж юм ямар агуу вэ гэдгийг энэ харилцаанаас бол одоо үзэх юм байна. Хичнээн цаг хугацааг өнгөрцөн байсан ч гэсэн хайртай л бол хайртай. Хайрлж исэн сэтгэл хизээч нөгөө байхгүй болж үгүй болж алга болдгоо хичнээн одоо юу гэх юм гомдсон, доромжлуулсан, дээрлэхүүлсэн. За ямар байсан ч гэсэн нөгөө хүний хайр гэдэг ямар агуу вэ гэдгийг тийм ээ. Тэгээ хичнээн цаг хугацаа орон зайг туулаад ирсэн ч гэсэн эргээд сэргэж болдог, эргээд итгэж болдог гэдгийг л энэ уншлагаар одоо нэг өсөндөө 2 дугаар группийнхний маань сонголт бол ийм харьцаа байгаад байна гэх. Тийм болохоор хуучин нэг ярилцдаггүй байсан бол одоо энэ харьцаан дээр маш их ярилцаж бүх юм ойлгомжтой тодорхой байдаг болж. За тэгснээрээ бие биендээ итгэдэг болж тэгснээрээ харьцаа бүр илүү гоё болно гэсэн санаа. Угаасаа rider гэж тийм. Тэгэхээр энэ хүн таны хуучин хүн таныг энэ уншлагыг үзэх цаг мөчид эсвэл та энэ уншлагыг хизээ нэгэн цагт дахин давтаж үзсэн тэр цаг үед энэ хүн тантай холбоо барьж уулзахаар ирнэ гэсэн үг. Уулзалт бол ер нь гинтийн байдлаар орж ирнэ. Rider гэхээр дахиад ирж байгаа морьтой хүнийг ирэлж байгаа. Тэгэхээр аюу хурдан ирнэ. Яг уулзалтахаа болоод мессеж барихаа болохоор нөгөө олон жил ч юм уу олон бүр таг алга болсон байсан хүн чинь гинт байдлаар холбогдно. Гинтийн мессеж бичнэ. Гинтийн хүрээд ирнэ. Гинтийн ороод ирнэ. Тийм. Гинтэл одоо нэг гараад ирнэ л гэсэн санаа шүү за. За тэгэхээр таны энэ гэрлэх хүн болохоор чамтай хувь тавилангийн холбоотой хүн. За нэг удаа бол алдаад харьцаа холбоог биелж гүйцэж чадалгүй та хоёр тийшээ болж байсан бол одоо энэ удаа биелүүлж гүйцэхээр эргэж орж ирэх нэ гэсэн үг. За одоо болохоор энэ communication гэдэг энэ таны сонголтын картны мессежийг энд одоо орчуулж хүргэнэ гэсэн үг. 34 дугаар карт тий. Биелэлтэй. Нэг пэйж байгаад байна л да. Ой. За communication гэдэг энэ карт. За энэ хэсгийг танд одоо орчуулж хүргэнэ. За картанд affirmation хэсэг байгаа. Тэгэхээр та affirmation-ыг хэрв танд энэ уншлага таалагдаад таарах юм бол энэ батламж өгс гэсэн үг шүү дээ. Тийм батламж өгсийг комент хэсэгт үлдээгээрэй гэж хэлмээр байна. За ингээд танд орчуулгыг уншаад хүргэе тийм. За communication буюу энэ удаа бол харилцаад, ярилцаад, ойлголцоод ингэснээсээ бол та маш их гоё тийм таашаал авна гинэ. Хуучин ярьж ойлголцож чаддгүйсэн бол ярилцна гэдэг чи яасан сайхан юм бэ? Ярилцахаар ингээд энэ маань одоо ингэж сайхан ярилцаж бас сураад ирсэн байна гэдэг юм уу тий? Олон жил тустай хол байсных ярилцаж чаддаг болоод сэтгэлээ илэрхийлдэг болоод юу бодож санаж байгаагаа хэлдэг ярьдаг болоод ирэх юм шиг байна янз нь тий. За тэгээд мессежэн дээр юу гэж юм гэхээр
Одоо таны хувьд хүмүүстэй харилцах, ярилцах нь маш чухал үе гинэ. Та эргэн тойрныхонтойгоо ойлголцож, мэдрэмжээ хуваалцах хэрэгтэй. Ойр дотны хүн эсвэл танилтайгаа санаа бодлоо хуваалцаж, солилцож ярилцсанаар юу ирэх вэ танд? Шинэ ойлголт, шинэ санаа, шийдэл гарч ирнэ гэж. Тиймээс зориг гаргаад өөрийн бодлоо илэрхийлж үзээрэй гэж байна. Илэрхийлээрэй гэж таныг. Өөрийн бодлоо илэрхийлэхдээ зоригтой байгаарай гэсэн санааг хэлээд байна. За нөгөө хүний сэтгэл ямар байх вэ? Чамтай ярилцахыг хүсэж байна гэж бодож байна. Холбогдохыг хүсэж байна. Яриа эхлүүлэхийг хүсэж байна. Чамтай ойртож ирэх сонирхолтой байна гэсэн үг. За чамтай харилцахдаа тайван дулаан мэдрэмжийг авдаг гэж энэ тэр хүний бодол. За тэгэхээр картын зөвлөгөө өгөн дээр өгөхөр бие биенээ илүү ойлгох сайхан боломж ирж байна гэж. За тэгэхээр энэ уншлагын энэ картны мессеж ус танд хэрэг таарсан бол бие биенээ илүү ойлгох сайхан боломж ирнэ гэсэн комментиг уншлагын коммент хэсэгт үлдээгээрэй. Тийм. За ингээд 2 дугаар группийн уншлага өндөрлөж байна. За уншлага сонссон танд аз жаргал, сайхан хайрыг хүсье. Баярлалаа. Амжилт хүсье. За 3 дугаар групп. Чиний гэрлэх хүн ямар хүн байх вэ гэдэг сэдвтэй уншлага хийх гэж байна. За challenge гэсэн энэ картыг сонгосон байгаа тийм. За сонгосон картных нь мессежийг хамгийн сүүл хэсэгт хүргэнэ гэж affirmation хэсэгтэй карт байгаа. За 3 дугаар хувилбар. Нийт картуудаас харахад за ерөнхийдөө бос группүүдтэй харьцуулбал яг ямар юу байна гэхээр тийм маш хурдтай энерги. Хамгийн хурдан ингээд эхэлж. Хамгийн их мэдрэмжтэй гэсэн үг. Хурдан хэрнээ мэдрэмжтэй нэг богино хугацаанд нэг юм урагшилдаг төрлийн хайр байгаа шүү дээ. Би тэр чи хэдхэн өдөр бараг танилцаад нэг гэрт орсон шүү дээ гэд хэдэн жил 20-30 жил насаар амьдарч улсууд байж идэг шүү дээ, тийм. Яг тийм төрлийн энержи гэсэн үг шүү. Айгу хурдан урагшилж дотносох. Гэхдээ юу гэхээр бас тийм дардан байхгүй бас сорилттой гинэ тэр богино хугацаанд ч гэсэн. За ийм төрлийн энержи гарч ирж байна энэ картуудаас. За ерөнхий энерги дээр тийм энэ хайр гинт эхлэн. Гинтийн эхлэх тийм falling fast гэдэг юм. Түргэн эхлэх. Түргэн уналт гэсэн карт хэрнээ гэхдээ түргэн эхлэх. Love happens quickly гэж байгаа юм дэр. Хайр маш хурдан болдог. But don't lose yourself in the process гэнэ. Үйл явдалд өөрийгөө битгий алт гэж байгаа. Тэр хурдан эхэлж байгаа энэ үйл явцын донд өөрийнхөө нөгөө байр суурь мэдрэмж юу гэдэг тэрийг өөрийнхөө байр суурийг л гэсэн үгтэй хурдан яваад байгаа ч. Тэгэхээр өөрийгөө тэр нь энэ харьцаанд ийм хурдан хүн сайн болно гэж байх уу гэдэг юм уу? Эсвэл ийм хурдан дотносон гэж байх уу гэдэг юм уу? Нэгээсэндээ итгэж чадснаасаа болоод энэ харьцааг алдах вэ гэдэг талаас нь хэлээд байна. Хайр бол тийм маш хурдан ирдэг. Гэвч энэ харьцаанд өөрийгөө алдваа гэсэн юм хэлээд байгаа. За гинти ирнэ. Хурдан таталцлаа. Тэгээ сюрприз гэж байна шүү дээ бүр. Romantic surprise. Romantic surprise ингээд айгүй богино хугацаанд ингээд сюрприз центр барихаар нь бас нэг итгэж ядна гэсэн нэг юм байгаа шүү дээ хүнд тий. За тийм төрлөөр чамд ирэх хайр байна. Чиний гэрлэх хүн чиний амьдралд тэгж орж ирнэ гэсэн үг. За тэр хүний зан чанар нэг ямархуу төрлийн хүн байх вэ? Аймаггүй романтик сюрприз барьдаг.
чамайг баярлуулахын төлөө ингээд бүр хаач юу хийж иж мэдхээр нөгөө цонхоноор нь зүрхтэй гэрэл асаагаад гинтийн сюрприз барих гад одоо бүрөөсөө хүн болгоных мэдээж өөр байгаа. Тэгтэл маш их тийм сюрприз барьдаг романтик хүн л гэж ойлгох хэрэгтэй юм байна. За тэгээд тэгэн зарим улсууд нэг өстө өвдөг сөхрөөд нөгөө нэг кинон дээр л ийм гоё сюрприз барьдаг байх таа гэж одоо харж игдэх шиг одоо тийм төрлийн сюрпризийг чамд барьж орж ирэх төрлийн хөнгөн дээ. За тэгэхээр ерөнхий энергийн төрөнөөс шилээд байна. Айгу хурдан орж ирэх энерги гэж. Маш хурдан дотноос нь маш хурдан ойртно. Шууд мэдрэмжээ илэрхийлнэ гэсэн то юу бодож санаж байгаагаа хэлэхгүй ярихгүй ингээд байдаг биш. Ерөөсөө л яг ингээд тухайн цаг үедээ ингээд мэдрэмжээ айгу ингээд дор нь илэрхийлдэг хүн гэсэн үг. За та хоёрын холбоо тийм бридж гэж байна шүү дээ, энэ гүүр. Хоёр өөр төрлийн хүмүүс байж магадгүй. Та бол ийм одоо гоё сюрприз урьдаг ийм төрлийн хүнийг өстө кино л болохоор ингэдэг бахта ухааны бодож исэн чи таны амьдралд гинт ингээ ороод ирсэн. Та тэрэнд бараг итгэж ядгаар төрлийн хоёр өөр ертөнцийн хүн. Та нөхөр маань юм уу би ирээдүйд ийм хүнтэй суун тэг ингээд нэг бодцсон төлөвлөсөн ч юм уу нэг ийм хүн нэг дүр зураг гаргацсан байдаг шүү дээ. За тэрнээс ч юм бол магадгүй тис өөр төрлийнх байх магадлалтай. Тэгэхээр хоёр өөр төрлийн хүнийг энэ гүүрээр холбох гэдэг юм л да. Мэдрэмж нь өөр, бодол нь өөр, хүсэл нь өөр, сэтгэл нь өөр тэгсэн хэрнээ нэг юм тис өөр ертөнцийг хооронд нь холбох. За тийм төрлийн танаас өөр хүн байх магадлал маш өндөрөө гэж байгаа. За энэ харьцаан дээр яг яах вэ гэхээр community clearly гэж. Ерөөсөө таны энэ учирж байгаа хүн ерөөсө бодсон сансныгаа газар дээр нэлэрхийлдэг төрлийн хүн болохоор яг энэ хүн шиг ингээд нөгөө нэг их юм бодохгүй тухайн үед нь үйлдэлт нь шууд хариу өгөөд харьцаан дээр одоо нөгөө хөнгөн нэг тийм одоо хөнгөн гэдгийг бас буруу ойлгож болохгүй. Одоо ерөөсө илэрхийлээд ярилцаад ойлголцоод явахыг хэлээд байгаа байхгүй юу? Бодоод боловсруулаад тэгдэг төрлийн хүн биш болохоор энэ хүнтэй темп тохирохын тулд яана вэ гэхээр яг л өөршгөн илэрхийлээд юу бодож байгаагаа илэрхийлээд юу санаж байгаагаа хэлж яриад тгий ингээгээд ингээд хамтдаа ярилцаад ингээ явж болохоор төрлийн хүн гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр чатаар ингээл харьцсан байсан ч гэсэн ингээл өдөр тутамдаа заа юу хийж ийн яаж ингэж тэгж ийн ингэж ингээл айгу ингээд өрөөсөө ингээд ойлголцоход их амархан байхаар за тэр хүн тэнд одоо тийм хийж яваад байгаа ингэж байгаа даа тэгж байгаа даа гэдэг бүр ингээд баг үг үсэг мессеж бүх юм ингээ газар дээр илэрхийлээд явдаг хүн гэсэн. Тэгэхээр нэг талдаа танд айгүй ихтгэл төрүүлэх бах. За зарим төрлийн тань шиг хүн болохоор нөгөө нэг ямар ядаагатай ч юм ямар сонирхож хүн бигээд таны нөгөө боддгоос тэс өөр төрлийн хүн байгаад байгаа учраас та тэгж бодох үе ч гэсэн танд гарах болов уу гэж. За тэгэхээр энэ харьцаа бол үндсэндээ таавар таалгаж тоглодог төрлийн юу бодж байгаа санаж байгааг нь мэддэхгүй бол ерөөсөө биш. Айгүй ерөөсөө ярилцаж дандаа ярилцсан. Бүх юм нэг communication. Ерөөсөө ингээл яриад ойлгомжтой тодорхой болгоод ярилцаад ойлгомжтой тодорхой. За тэгж хэлсэн юм чинь за хоёлоо ингэ тэгээгээл. Иймэрхүү төрлөөр харилцаа урагшлах. За таны гэрлэх хүн чи яг ийм энержитэй хүн орж ирнэ гэсэн үг шүү да. За харилцаан дээр яг ингээ явцсан яах вэ? Эхлээд романтик сюрприз барина. Билег өгнө тийм. Өөрн тийм чиглэлийн хүн гэж ойлгож болно гэсэн үг. За тэгэхээр та айгүй нөгөө бодож ирснээсээ илүү энэ хүнд хурдан ингэж нөгөө нэг дурлна гинэ. Хурдан дагсна. Баян сюрприз барайл, баян сэтгэлээ илэрхийлэл, баян ингээд гоё байснараа одоо нөгөө маш хурдан энэ харьцаа урагшлахыг хэлээд байгаа байхгүй юу? Гэлээгээд энэ дээр өөрийгөө бити алдараа гэж л нэг юм хэлж байгаа танд тийм. За тэгээ situation will improve гэхээр хэрвээ ямарваа нэгэн тийм саад бэрхшээл асуудал байвал энэ бүхний тухай үедээ тийм сайжрал ингээд өөрчлөгдөд явчихнаа. Одоогийн нөхцөл байдал дээр магадгүй тэр өөр
ямар ч байж болно. Уулзсан нөхцөл байдал чинь нэг тийм урагшлагаар биш ч юм уу. Эсвэл ингээд одоо бүр ингээд ямар ч нөхцөл байдал байсан тэр чинь сайжраад явчихна гэж хэлээд байгаа. За энэ хүнтэй ийм газар уулзаж учирсан юм чи энэ юу гэж одоо бид хоёр ийм харьцаа байх уу гэдэг ч юм одоо ингээд тэгэхгүй тэр нөхцөл байдалд орхноо өөрчлөгдөө сайжраад явчихна гэж хэлээд байгаа шүү дээ. За memory. Treasure every shared memory. Shiny like jewels. За энэ хүн танд memory гэхээр магадгүй таны мэддэг хэн нэгнтэй их адилхан таны ах таа ч юм уу аав таа ч юм уу таны нэг тийм өнгөрсөн дурсамжийг сануулж орж ирэхээр байгаад байгаа хгүй. Дүүдээ ч юм уу нэг тийм дурсамжийг чинь эргүүлж сануулж орж ирэхээр тийм төрлийн хүн таны гэрлэх хүн байх нэ гэж энэ хайр бол тийм challenge буюу challenge-тай. Та магадгүй өөрөө өөртөө тий итгэж болох уугүй юу гэдэг дээр нь challenge хийх байх л та тий. За тэгээд энэ хайр өсгөн, үржүүлэн, урагшлан ийм амьдрал ер нь хоёр өөр төрлийн хүн холбогдно. Энэ нь танд өөрөө нэг тийм хуучин мэддэг хэнийг нэг сануулж байгаа юм шиг. Иймэрхүү хүн таны амьдралд орж ирэх нэ гэсэн үг шүү да. За энэ хайр маш хурдан эхлээд хүчтэй хайр болоод маш олон гоё сюрприз янз янзын юмыг бариад тэгээд зөв өдөртөд явчих юм бол шууд таны гэрлэх хүн болно л гэсэн үг. Тэр олон гоё сюрприз, олон гоё сэтгэл хөдлөлийг ингэж танд авчирдаг юмд нь та бүр үнэхээр ингэж нэг амьдралд дурлна, тэр хүнд дурлна. Амьдралыг чинь өстой нэг оронгоор нь өөрчлөхөр хүн гэсэн үг байхгүй юу? Магадгүй гинэн цайлган цагаан хүүхэд шиг санагдаж магадгүй танд энэ хүн. За одоо энэ challenge гэдэг энэ challenge буюу энэ картыг тий танд мессежийг нь хүргэе. Энэ болохоор мессеж карт. За мессеж энэ мессеж бук номон дээрээс нь хүргэнэ гэсэн үг. За тэгээд танд мессежийг орчуулж хүргэе. Тэгээд энэ карт өөрөө батламж өгстэй, энергийн батламж өгстэй. За хэрвээ танд энэ онцлог таарсан, таалагдсан энергийн батламж өгсийг тий одоо өгөх мессеж танд хэрв таалагдах юм бол та одоо юу үлдээгээрэй? Коммент хэсэгт батламж өгсийг үлдээгээрэй гэж хэлэх юм. За энэ болохоор танд тий сорилтыг өгөх. Challenge гэдэг чинь сорилт шүү дээ. Тийм таныг өөрийгөө энэ харьцаан дээр бол зоригтойгоор сориорой гэж хэлж байна. Таны хувьд бол сорилттой тулгуурласан шинэ алхам, шинэ хайр, шинэ алхам байх болно. Одоо бодож байгаа зүйлдээ зоригтой алхам хийх цаг наа гэж. Чиний бодсон хүссэн зүйл чамд үнэтэй туршлага болно. Чиний өсөлт хөгжлийг авчирна. Таны юмыг өөрөөр хардаг. Тийм өөр өсөлтийг, өөр хөгжлийг танд авчирна гэж. Үр дүн нь ямар ч байсан энэ сорилт чамд яг хэрэгтэй зүйлсийг ч нөгнө гэж. За нөгөө хүний сэтгэл яг ямар байх нь вэ гэхээр тэр хүн чамтай харилцаагаа ахиулахыг хүсэж байна. Өмнө нь эргэлзэж байсан, шийдвэр гаргаж чадахгүй байсан. Гэхдээ одоо болохоор яаж юм гэхээр саяхан өөрт нь тохиолдсон ямар нэгэн юмнаас болоод одоо илүү зоригтой, илүү шийдэмгий болж ийн гинэ тэр хүн чинь. За картын баталгаа үгэн дээр юу гэж хэлж байгаа вэ гэхээр батламж өгсдөр би дараагийн төвшөнд хүрж байна. Level up гэж байгаа байхгүй. Тэгэхээр би дараагийн төвшөнд хүрч байна гэсэн үгийг та хэрв танд зориулагдсан мессеж таарсан таалагдсан болвол коммент хэсэгт батламж өгсийг үлдээгээрэй. За уншлах сонссонд баярлалаа. Амжилт хүсье. Баяр таа.